Тэгэхээр үйдлэс гэж бид нар ярьдаг. Үйдлэсийн эмчилгээ гэж ярьдаг. Энэ үйдлэсийн эмчилгээний хамгийн зөв мэдээлэлтэй хэсэг нь хаана гэдэг юм бэлээ? Хүн цуснд байдаг. Хүн цусны эдэд байдаг. Хүн цусны болон эдээс ялган авсан энэ үйдлэсүүдийг бид хадгалаад ингээд байх юм бол ирээдүйд тохиож болох янз янзын өвчлөлт, тухайлбал хор тодроод, аутомны өвчнүүд, дархлааны эмгэгүүд, эдэрхтэн шилжүүлэн суулгах гэдэг эдгээр зүйлүүдэд энэ ашиглах боломжууд нь өшөөх тийм боломжтой болоод эхэллээ. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл манай их барих эмэгтэйчүүдийн практикт хүндрэлөө энэ үнэт материалыг бид ашиглаж чадахгүй шууд хаяж байна. Энэ тун харамсалтай. Тэгэхээр энэ үнэт материалыг агуулсан энэ эсүүдийг хэрвээ бид магадгүй төрсөн хүн болгон хүүхэд болгонд бид нар одоо аваад ялгаад хадгалж чадах юм бол ийм боломжийг нөхцөлийг бүрдүүлэх юм бол энэ ирээдүйдээ энэ хүмүүс маань урт удаан амьдралын буруу зуршлаас үүссэн энэ эмгэгүүдээс хор тавдруудаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийг амжилттай үр дүнтэй эмчлэх үндсэн үндэс болно гэдгийг дэлхийн ангаахын шинжлэх ухаан үнийг баталчлаа. Ашиглаад эхэлжлээ. Бид юунээсээ дутах гэж хүн цусны үйдлэсийн банкыг байгуулах энэ санаачлагыг манай их сургуулийн зарим багш нар, миний эдэн шавнар гаргаад ингэж явж байгаа тун талархалтай ханддаг. Хүн төрлөختний өмнө тулгардаг энэ олон бэрхшээлийг даван туулаад бид нар хий, чадъя, мэдий, сурыг, бусдад тэрэг болёо гэдэг энэ санаачлах нь Монголын эрүүл мэндийн салбарын ирээдүйн хөгжлийг тодорхойлох үндсэн тийм чиг хандлага болох болов уу гэж найдаж байгаа. Энэ болгоныг даван гэтэлж зоригтойгоор энэ эхлэлийг тавьж байгаа залуучуудаа ажлын амжилт хүсье.